Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Чөлөөт ярилцлагын шинэ дугаар үзэгч та бүхэн зөрч байна. Бид өмнөх жилээс эрчим хүчийг тойрсон асуудлаар чөлөөт ярилцлагын нэгэн дид сэдэв болгож цуврал ярилцлагуудыг үзэгч та бүхэнд хүргэж байсан. Өнөөдөр нэгэн шинэ дугаарыг та бүхэнд хүргэх гэж байна. Маш онцгой зочдтойгоор. За зочдтой танилцуулъя. Японы улсын эрчим хүч хэмнэлтийн төвийн олон улсын хамтын ажиллагааны газрын шинжээч багш ноён Ямамото Кацухико ирсэн байна. Мөн Монгол Улсын их сургуулийн инженер техникийн сургуулийн ногоон эрчим хүч ба инженерчлэлийн техникийн дид профессор Амар Баяр багш ирсэн байна. За мөн уламжлалын дагуу хөтлөгч Баяр өнөөдөр студиуд хамтран хөтлөх болно. Та гуравтаа өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. За Японоос ирсэн зочин маань бас сайн явж ирсэн. Өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирж байгаад баярлалаа. Yoku Монголにいらっしゃいました。ありがとうございます。Та өөрийгөө танилцуулахгүй юу? 自己紹介してください。はい。私の名前は先ほど言いまし紹介してもらいましたように勝彦山本勝彦と申します。日本の省エネルギーセンターというところで、仕事をしています。 За би Японы эрчим хүчний хэмнэлтийн төвд ажилладаг Ямамото Кацухико гэдэг. 特に現在はですね国際協力の仕事を中心にやっておりまして、なぜかというとやっぱり世界中でですね地球温暖化を防止していこうという、運動の中でやっぱり経済が発展しているアジアの諸国でのですねやっぱり省エネを進めることが非常に重要というふうに考えているからです。 За би Японы эрчим хүчний хэмнэлтийн төвийн гадаад алба хариуцсан албанд ажилладаг. Манай төв бас олон улсын олон төслийг хэрэгжүүлдэг. Ялангуяа сүүлийн жилүүдэд Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ өндөр, тэрийг эрчим хүч хэмнэх шаардлага өндөр байгаа учраас олон улсын тусламжийн төслүүдээр нэлээд ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь эрчим хүчний хэмнэлт бол дэлхийд дахны сэдэв болчлоо. Ер нь бүхэл газар эрчим хүчийг яаж хэмнэх вэ? Мөн бусад инженерчлийнхаа салбаруудаа яаж уях уу гэдэг бол маш том сорилт болж байна. За тэр дундаа Япон улсын эрчим хүчний хэмнэлтийн туршлага Монгол улсад бас ямар боломжоор яаж буух боломжтой энэ хүрээнд өнөөдөр ярилцъя гэж зочтой урилаа. За эхний асуулт руу оръё. Ер нь Япон улс эрчим хүчний хэмнэлтийн тухайд тэргүүлэгч орн болсон бас түүхийн талаар хуваалцаач гэж хүсэж байна. 先生に最初の質問として聞きたいのは、日本は省エネの大国というふうに言えると思います。どのようにそういう省エネを徹底した国になりたいのでしょうか。なぜかというと今世界中エネルギー問題非常に重要になってきておりますし、省エネしなければいけない時代になっています。やはりですね日本でも1970年代からはですね、特にやっぱり経済成長は重要ということで経済発展をしようという時にですねやっぱオイルショックって言いまして石油価格が急騰した、その紛争のせいですけれども、そういう状況があったので、そこでじゃあ日本は自給率エネルギーの自給率が非常に低いので、そこでエネルギーをあまり使わないいわゆる省エネをする必要が出てきたということです。 Тэгээд Япон улсын эдийн засгийн хурдтай өсөлтийн он жилүүд 60-70 онд бол газрын тус энерги хэрэгжилж ирсэн. Тэгээд 73 онд газрын тусны анхны хямралын үед маш их том шок авсан Япончууд. Яагаад гэвэл Япон улсын эрчим хүчний хараат байдал маш өндөр, гадаадаас импортоор бензин тус бүх эрчим хүчээ ихэнх нь авдаг байсан учраас цаашдаа яг тийм хэмнэлттэй явах ёстой гэдгийг бол 73 оноос түүхэн ихэлсэн байна. 特に産業界ではそれ死活問題になりますので収益を上げるためにも必ず省エネをしなければならなくなったと。 Тэгээд газрын тусны хямралаас болоод энерги эрчим хүчний үнэ өсөнгүүд тэр хурдтай эдийн засгийн ялангуяа аж үйлдвэрийн салбар ашигтай ажиллахын тулд эрчим хүчнийхаа хэрэглээг багасгаж тэнд гарах зардлаа хэмнэхгүйгээр хизээч эдийн засгийн өсөлт үүсэхгүй тийм хурц чаленжинг нөхцөл байдал үүссэн. Тэр үед ямар бодлого хууль гарч байсан юм бэ? その時にどういった政策、どういった計画を実施されたのでしょうか。 もちろん企業自身がですね省エネを努力して収益を上げようという努力をもちろんしてましたけれども政府はそれを後押しするために省エネルギー法っていうのを作りましてでその中で補助金ですとかそういった企業が省エネをする仕組みをサポートしていったと。 Тэгээд ерөнхийдөө тэр онцлог байгаадаа Японд бол аж үйлдвэрийн салбар нь өөрөө юу нэг айгүй санаачлах сайтаагаар тэр нөгөө бүтээгдэхүүнд ашигтай ажиллахын тулд хурдан хөгжихийн тулд яалтчгүй хэмнэлт гаргах энэ бол явсан. Тэгээд мэдээж засгийн зүгээс эрчим хүчний хэмнэлтийн хууль гаргаад урамшуулан дэмжих, зохицуултын ингээд
одоо шахалт үзүүлэх ийм бодлогуудыг бол хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр яг бас зарим нэг баримт сэлтэн дээр одоо жишээлбэл 1979 онд ирнэ эрчим хүчний оновчтой хэрэглээний тухай хууль буюу хэмнэлтийн хууль нь батлагдсан гэж юм л да. Тэгэхээр Японтай харьцуулах юм бол одоо Монголд яг энэ төрлийн бас хэмнэлтийн хуулийг ч юм уу ер нь бүрэн утгашуулах ер нь боломж байна уу? Ялгаа контраст нь бас юу байдаг юм бол? そうですね。日本では省エネ法が79年頃に設立できたようにありますけれども、モンゴルでも似たような法律はあると思いますが、で日本と比べてモンゴルの省エネ法どうであるべきかというふうに先生は見てますかと。私の知っている限りではモンゴルの省エネ法は2015年にできてでまだそんなに時間が経っていないということが一つと、それから割とその中で日本のですね、省エネ法の、条文を使ったものも中には入ってるんですけれども、やっぱ文化的な背景、その背景となる、状況が随分違うので、やっぱりそこは考えていく必要があるんじゃないかなと思っています。Монгол улсын эрчим хүчний хэмнэлтийн хууль бол 2014 оноос ингээд зэгцрээд хэрэгжүүлээд эхэлсэн гэж бол би ойлгосон. Тэгээд түүн дотор бол бидний Японд хэрэгжүүлдэгтэй адил төстэй зохицуултын болон урамшууллын юм тогтолцоо бол зүйл ижил төстэй зүйлүүд бол байгаа. Гэхдээ нөгөө гол анхаарах ёстой зүйл нь бол Япон улсын соёл, цагуурын нөхцөл байдал тэгээ Монгол улсын нөхцөл байдал бол тэс ондоо учраас нэлээд ялгаатай хэлбэрээр хөгжиж тухайн одоо орон нутгад нийгмийнхаа хөгжилд нийцэх болов гэж бодож байна. Амар хоёр агшаас бас асуумаар байна. Одоо та өөрөө Японд маш олон жил сурсан. Дээрээс нь одоо Монгол улсад бас их сургуулийн профессор хүн тий экспертийн хувьд энэ хоёр улсын одоо хоорондын контрастыг бас илүү сайн олж харж байгаа болов гэж бодож байна. Одоо Монгол улсад жишээлбэл энэ үйлдвэрлэл, тээвэр, барилга одоо өрхийн салбарт тий энэ эрчим хүчний хэрэглээг хэмжих, тайлагнах, сайжруулах систем тогтолцоо ер нь олон улстай харьцуулахад ч юм уу Японтай харьцуулахад ямар түвшинд байгаа вэ? Цаашдаа ер нь сайжруулах гэвэл ер нь бас инженерчлэлийн одоо ямар шийдлүүд бас байх боломж байна вэ? Контрасттай ялгаа бол маш их. Жишээлбэл Япон улс бол одоо тариацсан ард түмэн тэгээд ийм чимэглүүр юмдаа айгуу тийм төлөвлөгөөтэй сайн ханддаг. Ер нь бол бас энерги эрчим хүчний хэмнэлтийг угаасаа бүр нэг тийм цусанд нь шингэсэн гэх юм уу, бүр ингээд нэг зан зуршил болцсон одоо үдийн цайнаар гэрлийн унтраагаад гардаг тийм ингээд тийм юмуд нь маш сайн бас ялгаатай байдаг. Эсвэргээрээ бид нар болохоор өнөөдөр ямар төлөвт байгаад байна вэ гэхээр миний харж байгаагаар бол энэ төвлөрсөн халаалтанд тулдуудсан те бид нар ч ингээд халаалтаа маш хямдаар социализмын үеийн дээр нийгмийнхаа төлөө зүтгэснийхэн төлөө ингээд маш хямд дулаан цахилгаанаар хангуулад явцсан. Энэ бол ийм байх ёстой гэж ботцсон байгаад байдаг. Тэгтэл чин Япон улс бол тийм биш шүү дээ. Бүх цахилгаан халуусны одоо ундны халуус хэрэглээний халуусаа хүртэл өөрсдөө гэр дотроо халаадаг байхгүй. Хүүтэн ус л орж ирнэ. Тэрнээс цааш нь өөрсдөө халаана, халаалтын асуудлыг өөрөө шийднэ. Солонгосоос тийм байдаг шүү дээ, тийм апартаментууд. Тэгэхээр тэр чинь ингээд эрс ялгааг үүсгэж байгаа. Тэгэхээр бид нар хэтэрхийх одоо актив аргаар энерги эрчим хүчний маш үрлэгэн байдлаар ингээд байгаад байгаа гэж хэлж болно. Тэгэхээр эрчим хүчний хэмнэлтийг юун төлөө бид нар ийм одоо хүүтэн бус цаг нөхцөл байдалд те хамгийн хүүтэн нийслэлд амьдарч байгаа иргэн хүмүүсийн хувьд маш өндөр одоо дулаан хамгаалах технологи эзэмшээд өндөр хэмнэлтийг хийцэн баг Японоос төрүүлээд явж явах хэрэгтэй. Тэгэхээр японочдоос бид нар суралцах юм маш их байна. Багшийн хэлж байгаачлан бид нар өөрсдийнхөө онцлогт нийцсэн тэр арга гаргачлалыг даруйхан олоод одоо дөрөвтэй нэвтрүүлэх ажиллах шаардлагатай гэж боддог. Ямамото багшаас бас асуумаар байна л да. Одоо жишээ нь саяны энэ Японы эрчим хүчний хэмнэлтийн тухай хууль тэрний одоо системийн бүтэц. Тэгээ бас ямар зүйлэн сонирхолтой санагдаж байна гэхээр тэр урамшууллын систем гэж байгаа. Дээрээс нь бас ийм одоо торгуулийн бас систем байдаг гэж бас сонсч ирсэн. Тэгэхээр тэр системийн бүтцийн талаар 山本先生に伺いたいんですけれども、その省エネ法の構成といいますか、その特にインセンティブ、そしてその無知、その雨と無知のやり方について説明いただきたいです。そうですね。大きくエネルギーに法律に関しては需要側と供給側というふうに分かれて、需要側の法律が省エネ法というふうになります。で、そこにはですね、ビル用の省エネとそれから産業用の省エネ法と2つがあります。За Япон улсын эрчим хүчний одоо хэмнэлтийн хуулийн ерөнхий бүтц дотор бол ангилах юм бол хэрэглээ талын болон одоо хангамж талын гэж дотор нь ангилна.
За тэгээд хэрэглээ тал дээр хэмнэлт гэдэг яриа гарч ирнэ тийм. За тэгээд хэмнэлтэн дотроо одоо аж үйлдвэрийн салбарын, тээврийн салбарын тэгээд барилгын салбарын гэдэг хоёр хуваагддаг. Тэгэхээр аж үйлдвэрийн болон мөчтөө амин もちろん飴と鞭の政策をやっています。で飴の部分っていうのはインセンティブですけども、その例えば設備投資する際の補助金を出したり、それからビルの省エネを進めると、そこにも補助金を出したり、だから一つは補助金、それからもう一つは低金利のローンが組めるというふうなこと、それから3つ目には税金の優遇策をしていると、この3つが大きくあります。За тэгээд нөгөө энэ тогтолцоон дотор бас зохицуулалтын болон урамшууллын гэсэн хоёр хэсэг байгаа. Тэгээд зохицуулалт гэдэг нь энэ дүрмээр үүрэг оноо ингээд торгоно гэдэг тийм хатуу тал нь тий ташуур тал. Нөгөө тал нь болохоор инсентив буюу одоо урамшуулал буюу тий ингээд урамшууллын дотор бас хуваагдана. Хамгийн нэгдүгээрт бол юу юм дэмжлэг өгнө, татаас дэмжлэг өгнө. За эсвэл банкны хүүг одоо бууруулна тий татварын хөнгөлөлт үзүүлнэ гэсэн ийм төрлүүд байдаг. Тэгэхээр нөгөө хатуу ташуур талынхын ямнууд нь ямар хөө одоо зүйлүүд байд юм болов. その規制側と言いますか、持ちの本について。そうですね。これは実はモンゴルでも使われているというふうに聞いてますけれども、一つは毎年エネルギー調査報告、診断報告というのを各企業が、特にある程度一定企業の規模のある企業は日本政府に報告をする必要があります。でその報告っていうのは少なくとも最低年 1% 以上のエネルギー減単位の削減を求められています。もしくは決められたベンチマークっていうのが業界ごとに定められていて、そのベンチマーク以下でやることが求められています。За тэгээд зохицуулалт тал буюу тэр ташуур талд бол ямар арга хэмжээ байдаг вэ гэхээр нэгдүгээрт хэмжээний энерги эрчимч хэрэглэгчийг тодорхойлж өгнө. Тэгээд энэ бол Монголын эрчимчний хуулийн дээрс байдаг одоо үүрэг хүлээсэн хэрэглэгчийг тодорхойлж өгнө. Өнөөдөр 226 одоо үүрэг хүрээсэн хэрэглэгч Монголд байдаг. Тэгээд яг тэрэн дээр Японы жишээгээр ярих юм бол тайлан тавина. Тэ ингээд эдийн засаг худалдаа аж үйлдвэрийн яаманда эрчимчний хэрэглээ ийм байсан, тэ бүтээмж ийм байгаа, алдагдал ийм байгаа гэдэг тайлан өгдөг. Тэгээд тэрэндээ хоёр шалгуур байдаг. Нэг нь болохоор ингээд өөрийнхөө хэрэглээг эрчимчний хэрэглээг 1% одоо бууруулад явж чадчих юм уу? Ингэх юм бол одоо болж гэнэ. Жилд гэсэн үг үү те? Үлгээс сайн. Тэр хэмнэсээр ханддаг учраас бенчмаркинг буюу тухайн салбар дотроо одоо аж үйлдвэрийн тэр технологи дотроо ийм түвшнээс доош бүтээмжтэй байна гэдэг нарийн тодорхойлол сулгаар тогтоосон байдаг. Тэр бенчмаркинг утганы доогуур байвал бас окей гэдэг. Хоёр янзаар аль нэг нь одоо шалгуурыг хангаж ивэл бүтээмж сайтай, хэмнэлттэй гэдэг үнэлгээнд авдаг. それに加えて企業の中にエネルギー管理の仕組みを作るということが求められていて、エネルギーマネージャー、それからエネルギーを実際に診断する人と監査する人というのを作って、それを結果をですね1年に1回報告するっていうのは先ほどですけども、長期計画って言いまして、今後どんなふうに省エネを進めていくのかの計画も作って報告する必要があります。 За тэгээд бас тогтолцоон дунд нь те эрчим хүчний менежер гэж хүн одоо том үр хүлээсэн хэрэглэгчд бол заавал ажиллаж явах ёстой байдаг. Тэгээд тэр хүн нь бол те өөрийнхөө компани доторх энерги эрчим хүчнийхээ зарцуулалт, тэгээд ямар хэсэг дээрээ одоо алдагдал ихтэй байгаа, бүтээмжээ сайжруулах боломжтойгоо хэмнэх потенциал боломж хаана байгаагаа байнга хянаж, тэгээд жил болгон тэр 1% бууруулах, эсвэл ингээд бенчмаркийн түвшингөө барих энэ нарийн анализын ажлыг ингээ хийж идэг. Мөн тэрийг ингээд тийм биш жижиг дунд үйлдвэрлэгчд болохоор одоо эдний төвөөс үнэгүй онцлогоо хийж өгөх тогтолцоо бас байдаг. で日本政府はその報告を受けて、評価をします。SABC というふうにしてランク付けをします。でその中で S をつけたものはですね、非常に優遇されるというか、補助金とかそういった申請の対象になるということ。それから B とか C の場合は政府から指導が入って改善要求が出てきます。
За тэгээд тайланг мети хүлээж аваад засаг нь бол үнэлнэ. S супер гэдэг үнэлгээ хамгийн сайн байна гэсэн үнэлгээ. Тэгээ ABC гэдэг 4 түвшний үнэлгээтэй. S үнэлгээ авсан хүмүүс бол тэрүүгээрээ ингээд одоо бид сайн байгаа гэж захин үзэн дээр ил тавиад ингээд бахархах боломжтой. E түвшин байгаа түвшин B болонгууд сануулга авна, санамж авна. Дараа жилийнхаа одоо сайжруулсан байх ёстой шүү гэх. Тэгтэл дараа жил нь сайжруулаагүй байх юм бол бүр C үнэлгээ авах нь. Ингүүд харж ихсаалтанд орох нь. そこでその B、C の、評価を受けたところはですね、その指導に従う、もしくは従わなければ罰則規定もあるというふうです。ペナルティөгнө гэсэн үг байхгүй. Хэрвээ сайжруулахгүй байгаад байвал те хар чагсаалтанд орно гэдэг бол Япон одоо компанийн хувьд одоо нэр төрийнтэй айгүй том юу ичгүүртэй хэрэг учраас тэр хар чагсаалтанд орохгүй төлөө маш их хүчин чармаалт гаргаж ажиллах нь. で日本の企業はそういう評価されてその S になるということを、非常にブランドイメージを高くする上でも重要ですので、多分6割近くの企業は S のランクを取っています。 Тэгээд бүгдээрээ хичээж ажиллаад тэр компаниуд бол S брэнд тий ранкинг учраас нэр төрийн хэрэг учраас 60% нь S үнэлгээ авч чаддаг бас. Одоо аж үйлдвэр барилгын салбарт ер нь ямар арга хэмжээ авч байгаа вэ? 今現在はですね、工業セクターとか、建築セクターではどういった取り組みなされているんですか？工業セクターは引き続きですね、省エネを本当に小さいところからやってるんですけども、我々で問題にしているのはやっぱり今商業ビルや住宅、交通分野、この3つの分野がやっぱり削減をする必要があるというのを非常に感じていて。 Түрүүний дуржсэн Японы онцлог нь болохоор аж үйлдвэрийн салбар өөрөө өөрсдөө хэмнээ авчдаг. Ер нь бол нэлээд тэр чинь ашигтай ажиллахын тулд гэтэл орхигддог салбар байдаг. Тэр нь барилгын салбар, тээврийн салбар. Өнөө хүртэл ингээд дотоодын нийт бүтээгдэхүүн өсгөж ирэх явцдаа юу хэрэглэн дагаад өссөн салбар нь тээвэр, барилгын салбар байдаг. Тэнд бол нэлээд одоо зас төр засаг нь ажилладаг. それらの分野ではやはり省エネ意識をまず高めるという必要がありますので。 普及啓蒙のためのパンフレットやそういったものを、政府は出しています。 Тэгэхээр нэгдүгürt нөгөө эрчим хүч хэмнэх шаардлагатай гэдгийг ойлгож тэр одоо нөхцөл байдлыг нэлээд сайн бүрдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө эрчим хүчний хэмнэлтийн ийм одоо зураг, постэр ингээд тий таниулах ажиллагааг, ойлгуулах ажиллагааг тийм орчин нөхцөл зуршлыг бүрдүүлэх ажиллагааг хамгийн нэгдүгürt чухалж хийдэг. Одоо тэр үүрэг хүлээсэн хэрэглэгчдийн бараг 60% нь S үнэлгээтэй болцсон гэж ойлгох байх тийм хандсан тийм. S ランキングの皆さんはもう飽和してるね、頑張ってもう省エネしきれない状況にあるね。そうね、ただ彼らはそれでも収益を拡大するためにはさらにどんなことが可能かっていうのをいつも考えてます。 Тийм мэдээж ашиг орлогоо нэмэгдүүлэхийн тулд ямар хэсэг дээр өшөө хэмнэлттэй байж иж ашигаа өндөр байлгах гэж байнга бодож ажилладаг. Нэг ойлголтыг бас дахиад нэг тодруулмаар санагдаж байна. 1973 оноос хойш Японы эрчим хүчний үр ашиг 2 дахин сайжирсан гэж байна шүү дээ, тийм. Тэгэхээр өөрөөр хэлэх юм бол ижил хэмжээний эдийн засгийн үйл ажиллагаа явуулахад 2 дахин бага эрчим хүчийг зарцуулж ийм хэмжээний эрчим хүч шаардагдаж байна гэж. Энийн яг одоо ерөнхий аргачлалыг нь их энгийнээр тайлбарлавал юу гэж тайлбарлах вэ? ものすごい効率を73年から今まで 40% ずっとこうアップしてきたっていうのがあるんですけども、これは簡単に言うとどういうことをやってそんな成功してきたということでしょうか。これはまず企業自身のですね意欲が高かったということが一つもう前提にあると思います。 Тэгэхээр хамгийн нэгдүгээр болохоор аж үйлдвэрийн салбартай ингээд дотоодын нийт бүтээгдэхүүний ихэнхийн үйлдвэрлэлээ явж байгаа учраас тэр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд хэр хэмжээний эрчим хүч зарцуулсан бэ гэдээ хуваагаад явж байгаа хгүй. Тэгэнгүүт бүтээмж одоо тэр газрын төсний хямрал хүртэл бол нэлээд зарцуулалт өндөртэй хуучин технологи явж исэн бол тэрнээс одоо хэмнэлттэй байж иж ашигтай ажиллах түвшин рүү ороод ирэнгүүт тухайн аж үйлдвэрийн салбарын хувийн аж ахуйн нэгжүүд өөрсдөө маш их өндөр
одоо ирмэлзэлтэйгээр хүчин чармаалт гаргаж ажилласны үр дүн гэж нэгдүгürt хэлнэ. そして日本は多分モンゴルに比べるとエネルギーコストが非常に高いので、エネルギーコストを下げるっていうことはそのまま収益の向上につながると。Тийм тэгээд Монголтой харьцангуй Япон бол одоо бүх түлш эрчим хүчээ импортоор авдаг өндөр үнэтэй байдаг. Тийм учраас цахилгааны тариф, дулааны тариф ийм тарифууд бол ер нь бол одоо үнэтэй өндөр. Тэгээд бүтээгдэхүүн тэр нэг шууд үнэнд нь шууд нөлөөлөө явчихдаг. 例えば私の払っている電気代は1キロワットあたり40円します。 Миний одоо гэртээ төлдөг цахилгааны төлбөр 1 кВт цаг нь одоо 40 yen байгаа. Энийг 25-аар үржүүлнэ. Тэгэхээр сонирхолтой юм бас толгойд орж ирээд байна л да. Юу гэж юм нэхээр Япон 70 одоо эдэн онд ингээд хямралтай нүүр туллаа шүү дээ, хямарсан. Энэ ер нь амар том хөшүүрэг болж өгсөн байх уу? Ер нь одоо хууль эрх зүй болон нөгөө одоо ард иргэд нь өөрөө хүртэл ингээд хэмнэлт хийх тийм сэтлийг төрүүлсэн тэр хүчин зүйл нь хямрал байсан болов уу? そういう1973年頃のそのオイルショックがなんだろう一つのきっかけになれたのかなというふうに感じますけど。その通りです。谷хэлсэн ойлгосон зөв байна. その頃から再エネの開発も始まっています. Яг л тэр үеэс хуулаад одоо сэргээгт эрчим хүчийг ашиглаж эхэлцгээ эрчим хүчийг хэмнэе гэдэг одоо чиглэл рүү анхaalж орсон гэж хэлж байна. Ямамото багшийн одоо яг ажилтдаг байгууллага буюу ECCG эрчим хүчний хэмнэлтийн төв гэж байна тийм. Энэ одоо Японд яг ямар үүрэгтэй ямар бүтцтэй байгууллага байдаг вэ? 先生の所属するその日本省エネセンターはどういった組織でどういった役割を果たしながら運用していますか？もともとはですね、日本国内の省エネを進めるための指導をしたり、それから管理者を育てたりということをやっていました。 За манай байгууллага бол анх үүсэж байгуулахдаа мэдээж дотоодынхоо эрчим хүчний хэмнэлтийн асуудлыг зохицуулах, сургалт явуулах, тэр эрчим хүчний менежерүүдийг, аудиторуудыг одоо сургалт явуулаад шалгалт аваад гэрчилгээжүүлэх ийм ажил хийж байсан. そういう意味では日本の省エネを進めた一つの要因は ECCG にもあると思っています。 Тэгээд эрчим хүчний хэмнэлтийг Японд одоо ингэж эрчтэй хөгжүүлэхэд бол манай төв маш том үүрэг оролттой оролцож ирсэн түүхтэй. そこで得られたノウハウをやはり海外でも使えるものっていうのは結構あるので、今国際協力部門ができたというわけです。 За тэгээд нэг талаасаа бол нэлээд ариун баялаг туршлага хоригдлуулаад ирсэн учраас Азийн хөгжиж буй орнуудад одоо яг энэ туршлагаа одоо туршлагаараа туслах гэдэг үүднээс олон улсын ийм төслүүдийг зүйл үед хэрэгжүүлдэг болоод олон улсын хилцэн маань бас эрчтэй сайн ажиллаж байгаа. Азийн орнуудтай хамтарч одоо энэ чадахжуулах сургалт, хуулийн боловсруулалт, өөр бус зүйлсүүдийг хийдгээ гэдэг чинь тийм ээ. Азийн бусад орнуудтай харьцуулахад ер нь Монгол улсын эрчим хүчний салбар юун дээр сайжруулдгийг онцгой тулгамдсан нөхцөл үүссэн байна гэж Ямамото багшийн хувьд харж байгаа бол 途上国アジアの国々での経験から見るとですね、モンゴルはどういったところを進めていくべきというふうに見えますか？他の途上国と比べると。そうですね。モンゴルのですね、やっぱり一つは省エネの意識をやっぱり高めていくということは非常に重要だと思っています。アジアの国々でもですね、電気代の高い国とそれから安い国とありますので、安い国ではやっぱり省エネ意識がやっぱりどうしても低くなってしまうということで、このモンゴルでも比較的安いので、やっぱりその意識をやっぱ高めていくということは一つ重要な要素だと思っています。 Монголд бол миний бодож байгаагаар нэг эрчим хүчийг хэмнэе гэдэг тэр уур амьсгал, орчин гэх юм уу хүслийг төрүүлэх ажлыг нэлээд сайн хийх хэрэгтэй юм шиг санагдаж байна. Яг ер нь бол ерөнхий хандлагаараа Азийн бусад хөгжиж буй орнуудад эрчим хүч нь үнэтэй байх тусмаа хэмнэх өндөр одоо ирмэлзэлтэй хандлагатай байдаг. Тариф нь хямдхан, эрчим хүч нь хэд ингээд одоо юу үнэлгээ муутай байгаад тусам хэмнэх сонирхолгүй байдаг. Тэгэхээр Монгол улс бол хаана байна гэвэл илүү одоо тариф нь хямд байгаа учраас одоо жоохон хүсэл эрмэлзэл нь хангалттай биш байж магадгүй гэж дүгнэж байна. 特に産業分野では設備投資が非常に重要です。
要はより省エネルギーとなる設備をですね入れて、それによってより省エネをして、なおかつ多分5年から10年にかけてそれを回収していって、よりそれ以降はより利益になるというような仕組みができているんですけども、なかなかその設備投資に対する意欲がやっぱり、値段が安いっていう条件もありますけれども、そこがやっぱり一つ問題かなと思ってます。За тэгээ нөгөө талдаа аж үйлдвэрийн салбар тий. Япон улс бол аж үйлдвэрийн салбартаа хөрөнгө оруулалт ингээд байнга тогтмол хийдэг, 5 жил 10 жил тутамдаа ингээд хийгээ явдаг. Тэр болгон дээр ингээд тоног төхөөрөмж тий, бүтээмж сайтай, хэмнэлттэй тоног төхөөрөмжүүдийг оруулж ирээд ингээд эдийн засгийн эргэлт хийнгээ хэмнэлт рүүгээ улам ингээд үе шаттайгаар явцдаг. Энэ байдлыг ч гэсэн Монголд бол тэг хийх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Ингээд яг үнээр нь харьцуулснаа хямдхан байна гэдэг бүтээмж муутай тоног төхөөрөмж авч тавиад байвал тэр бол урт хугацаанд тэг ингээд алдагдал болоо явчихна гэсэн. だから日本でそういう設備投資がどんどん進むことによって、その設備を開発する会社も企業もより良いものを作ろうというふうになるので、そういう循環がですねできてどんどん下がっていたというふうに思います。Тэгээд аль болох тэ ерөөсөө за үн өртөгийг 2 дугаар тавьж байгаа тийм үнэхээр бүтээмж сайтай, эсвэл хэмнэлттэй тоног төхөөрөмжийг л худалдаж авна гэдэг хандлага руу хөрөнгө оруулалт ингээд явах тусам тэрийг үйлдвэрлэж байгаа хийж байгаа талан ч гэсэн хичээл чармайлт гаргаад дараагийн түвшний тэ өшөө хэмнэлттэй өшөө сайн төхөөрөмжийг бүтээдэг хийдэг. Тэгээд энэ зөв циклтэй нэг ингээд эндсэн зөв урсгал ингээд явдаг. Япон улс одоо иргэдийнхээ оролцоог ер нь яаж нэмэгдүүлсэн бэ одоо энэ эрчим хүч хэмнэлтийн салбарт. Тэгээд дээрэс нь иргэдийн урамшууллын бас систем гэж бас ер нь юм байдгүй. 日本ではですね、エネルギーのユーザー側といいますか、住民一般住民がそういう省エネ意識をどのように高めていったんでしょうか。ここも一つ文化的な違いがあると思いますけど、日本人はもともともったいないっていう節約意識が非常に高いというふうに言えると思います。 За Япон улсын ард иргэдийн бас нэг суур онцлог байж магадгүй. Тэр нь бол ингээд ер нь бол их хэмнэх дуртай, илүү одоо тийм үрлэгэн биш. Тэгээд хэмж байгаа хүн одоо сайн хүндээ тооцогддог юм онцлог бий. だから例えば使っていない部屋のエアコンとか照明は切っていると、あとは昼休みの仕事をしない時間は電気を切るとか、そういったこともやっていると。 Тийм ашиглахгүй байгаа өрөөний тэр хөргүүрийн төхөөрөмж air conditioner-ыг бол заавал унтраан тийм савсарлагын цагаар хэрэглээгүй өрөөний тогийг унтраан тэр нь бүр ингээд зуршил болсон байдаг. そしてもう一つはやっぱり教育ですね。やっぱり小学校、中学校からですね、やっぱり省エネに関する教育もやっぱり入れるようにしているので。 нөгөө талаасаа бас ерөнхий боловсролын сургууль, бага дунд сургуулиас нь ахуулаад энерги эрчим хүчийг хэмнэх ийм сургалт боловсролын тогтолцоо бол сайн хөгжсөн байдаг. だから時々聞く話ですけれども、例えばソーラーパネルを入れて家にメーターのある家ではその子供がメーターを見て無駄遣いしているということを親に指摘するということもあると。 За тийм жишээ болгоод уртахад тэ сүүлийн үед одоо дээвэр дээрээ намны зайс сурлуулсан Япон айл өрх олон болж байгаа. Тэгээд тэнд одоо гэртээ хэр хэмжээний эрчим хүч үйлдвэрлэж байгааг хүүхдэнтэй ингээд хараад хэрэглээгээ бас харчиж байгаа байхгүй. Тэгээд тэр тоо зарцуулт юм байна. Энэ дээр ингээд илүү эрчим хүч гаргаад байна гэд аав ээждээ сургаад баг аав ээжээс шаардаад энэ дээр хэмнэх юм биш үү гэд нөгөө сургуультай сураад авцсан мэдлэгээ аав ээжтэйг ингээд харилцах явцад шахалт шаардлага хүртэл орж ирдэг гэдэг яриа байдаг. Яалтчгүй нөгөө сэтгэлгээний онцлогоос гадна бас нэг боловсролынхаа системд энэ ойлголтыг ямар байдлаар хүргэх вэ? Иргэддээ яаж хүргэх вэ гэдэг бас энэ нэг онцлог байна тийм ээ. Жишээлбэл одоо Монгол улсад бол яг шүүмжлэлтэй хандах нэг зүйл бол насан турсан хүн 1 кВт цахилгааныхаа одоо үнийг мэдгүй хэмжээнд явж байгаа кейсүүд бол олон байгаа шүү дээ. Гэхдээ Япон улсад бол хүүхэд багаасаа тэр ямар хэмжээний эрчим хүчийг сэргээгдэх эрчим хүчээр нэмэлтээр үйлдвэрлээд бид хэрэглээд энэ хаана хэмнэлт хийгээд энэ хичнээн одоо йенийг 1 кВт цахилгаанд хэрэглэж гин вэ гэдгийг мэдж байгаа нь бас өөрөө их том хөшүүрэг болж өгч байгаа юм болоо гэж харж байна. Тийм яг тийм гэж бодчих. そうですね。まさしくその通りだと思いますし、教育通じてね、その子供たちが親に対して要求していくっていうのを非常にモンゴルではこう
1 киловатт ава атар но денкириокын икуракага вахарана уя мо ируかもしれないけれどもそれに比べてかなり進んでるっていうことですね。Тэгэхээр энэ асуудал дээр Монголд ер нь юунаас эхлүүл зүгээр гэж та зөвлөхөр байна. そうするとですね、モンゴルではこういうどういったところからスタートした方がいいっていうふうに思いますか？これは先頭ですかね。これ今回来てみてですね、やっぱり大きな問題はやっぱりこのウランバートルのスモッグの問題かなというふうに思います。хамгийн нэгдүгээрт Монгол дээрээ одоо анзаарсан асуудал гэвэл агаар орчны бохирдлын асуудал байна. いかにしてそのスモッグを減らしながら生活も省エネした生活ができるかということをやっぱり作り出す必要があるなと。Тэгээд утааг яаж арилгаж одоо ая тухтай цэвэрхэн орчин бүрдүүлэх вэ гэдэг дээр анхаарах хамгийн түрүүнд одоо арга хэмжээ авах хэрэгтэй байх. でゲルジュクって言いまして石炭ボイラーを使っている地域も見学させていただきましたけれども、やっぱり石炭ボイラーからやっぱりシフトしていくっていう流れは必要かと思ってます。 За би гэр хорооллоор ингээд яваад үзсэн нөхцөл байдлаа танилцсан. Тэгээ нүүрсийг их хэмжээгээр ашиглаж байна. Уурын зуухнууд олон байна. Энэ төвлөрсөн халаалтын энэ нүсэр тогтолцоог эрс өөрчлөх хэрэгтэй болов уу гэж бодож байна. Тэгээ бодит алхам юу гэж болох вэ? そうすると具体的にどんなことをした方がいいですかね。一つはやはり家の断熱性能を上げるということと、それから今の石炭ボイラーの代わりになる燃料ということで、例えばソーラーとかいうものを使うという必要が出てくるんじゃないかと思います。 Тэгэхээр одоо гэр хороолдох амны орон сууцтай энэ барилга байшингийн дулаалгын ажлыг маш сайн хийх. Тэгээ битүүмжлийн ажлыг маш сайн хийх хэрэгтэй байна. Тэрний дараа ногоо эрчим хүч, соолор, нарны зайг ашиглах хэрэгтэй байна. Одоо сая Ямамото багшаас хэлж ин л да нүүрс их төлж байна. Уламжлалт аргаар одоо цахилгаан эрчим хүчийг үйлдвэрлэж байна. Уурын зуухнууд ажиллаж байна гэх мэтчлэн сэргийгдэх эрчим хүч рүү орох нь бол яг харга байхгүй. Одоо бүх улс орнуудын өмнө тулгарч байгаа сорилт. Тэр ялангуяа хөгжингөө орнуудын өмнө тулгарч байгаа сорилтоо. Тэгэхээр Монгол улсад сэргийгдэх эрчим хүчний хэрэглээ, энэ сэргийгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг илүү сайжруулахын тулд бас ямар арга хэмжээнүүд авбал яг энэ уур амьсгал энэ орчинд ер нь тохиромжтой байж болно гэж экспертийн хувьд харсан бол энийг бас сонирхож байна. Амра ярагшаас болон Ямамото багшаас соёлонгаас нь. 両方から聞かれましたけれども、先生がご指摘するようにこういった大気汚染の厳しい中でエネルギーを省エネしていってそして再エネ使っていくというのは非常に重要なことだと思います。でこれに関して具体的にどういったことを進めていくべきかについて専門家としてアドバイスいただきたいです。一つの問題はやっぱり人口が集中しすぎているという問題がちょっとあると思いますので、一つはやっぱり人口の分散化を図るという意味ではやっぱり地方都市はやっぱりどんどん少し便利にしていくということが必要かなと思ってます。 За тийм хамгийн нэгдүгürt бол энэ Улаанбаатар хотын хит төвлөрөл бол ийм одоо хит төвлөрч байна. Энийг ингээд хөдөө орон нутгийн жижигхэн хотуудтай хот төлөвлөлтийг сайн хийгээд хотуудыг одоо тархамал байдлаар тий амьдрах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй гэж бодож байна. でその地方都市にも小さな都市ですから、ソーラーもそんなに大きくなくて済むと思います。 Тэгэхээр Монголынхоо нөхцөлд нийцсэн тий хөдөө орон нутгийн жижигхэн сум аймгийн төвүүдийг өөрсдөд нийцсэн багахан нарны зай тий багахан одоо зүйлээр ингээд хөгжүүлэх боломжтой гэж бодож байна. でただソーラーを入れる再エネを入れる場合にですね、まず省エネ断熱性能を上げないとですね無駄なことができるので、まず断熱性能を上げるということで、断熱性能を上げるのは費用的にもそんなに大きくはかからないので有効な策だと思ってます。 Тэгээд мэдээж сэргийгдэх эрчим хүч Монгол улс нарлаг улс тийм учраас нарны заг ашиглаад нарны сэргийгдэх эрчим хүчийг бүрэн ашиглах юм нөөц нь байж. Гэтэ тэрийг ашиглахдаа бүтээмжтэй байлгахын тулд эрчим хүчний хэмнэлтийг хийх ёстой. Тэр хэмнэлт нь барилга дээр юу байх вэ гэхээр мэдээж зузаан дулаалга, битүүмжлэл байгаа. Тэгээ энийг тэрэнд бол үнэхээр анхны хөрөнгө оруулалт тийм ч ихээр ордгоо. Тэгээд үр нөлөө нь маш өндөр байдаг. Хэрэглээгээ багасгачаад дээр нь одоо багахан нарны цагаар хэрэглээгээ хангаа явах бүрэн боломжтой. 日本でもやっぱり建築物の省エネルギーを進める上で
まず省エネをして、それから再エネを入れようというですね、徐々にゼロエネルギービルにしていこうという考えが今は主流になっています。 Тэгээд Японы өнөөгийн тэр ZEBZEC гэдэг барилга дээрх туршлагыг одоо бидэнд хэлж байна. Тэгээд энэ юу гэхээр Zero Energy Building, Zero Energy House гэдэг үгний төвчлөөр ZEBZEC гэж хэлдэг. За энэ барилга ийм хэмжээний барилганд хүрэхэд Япон өөрсдөө ч гэсэн маш хол байна гэж үзэж байгаа байхгүй. Цэвэр ZEBZEC-тэй хүрэхэд. Тийм учраас энэ рүү үе шаттай step by step-ээр очих ёстой гэж үзэж байгаа. Тийм учраас бэлтгэл ZEB, дөхүү ZEB гэдэг ингээд бэлтгэл ZEB нь яг үгээр эхлээд дулаан техникийнхаа дулаалгын ажлаа хийгээд хэрэглээгээ зарцуулалтаа багасгана. Дараа нь дөхүү ZEB гэхлээр нарны зай тавиад тий улам нөгөө үйлдвэрлээд zero energy түвшин рүү аваачна. Гэх мэтэр ингээд үе шаттайгаар явахаар төлөвлөсөн. 断熱性能を高めればそこで使うエアコンの容量も小さいもので済むようになるので費用的にも助かると。 Тийм жишээлбэл тэр дулаалга хийснээрээ Японд бол хөргөлтийн air conditioning одоо хүчин чадал маш багасчдаг. Тэрэнд нийцсэн сэргээгдэхин их үүсвэр тавих нь амархан болдог. Япон улсад ийм жишг юу гэж одоо байгаа бах те. Одоо хүмүүст ингээд хэмнэлтийг харуулсан жишг одоо юу гэдэг сургууль, цэцэрлэг, эмнэлэг буюу нийтийн энэ байгууламж тэгээд дээрээс нь амьдралын тэр хэм маягийг харуулсан жишгүүд байдаг бах гэж би бол дотроо бодоод байгаа. Тэгэхээр одоо жишээ нь улсаас ямар нэгэн зүйл хийхэд энергийг заавал одоо эрчим хүчээ ингэж хэмнэсэн байх ёстой гэдэг тийм шаардлагыг тавьсан байдсан болов. Тэр талаас мэдмээр байна л да. 日本では良い事例、モデルとなる授業というものがあるように思いますけれども、なんだろうこうみんなに先立って出る事例っていうのはどんなもの？そうですね。特に私が今やってる分野ではゼロエネルギービルの、ビルがですね今多分300件以上あるので、その中でアジアの人たちを呼んでそういう見学会を開催してます。 За тийм жишээлбэл ZEB барилга байшин гэхэд чинь 300 орчим одоо яг цэвэр зэвээрээ бүртгэгдсэн өндөр эрчимчний хэмнэлтэй одоо сууцууд бол байдаг. Бүлгэр жишээ байв. За тэрийг бол ингээд одоо Азийн хөгжиж байгаа орнуудын сургалтанд манай сургалтанд хамрагдсан хүмүүс ирж бид нар бол байнга үзүүлдэг. Тэгэхээр улсаас ер нь тийм тавьдаг бас шаардлагууд байдгүйгээд бид нар одоо яг асууж байгаа шалтгаан нэг өмнөх ярилцлагууд дээр жишээлбэл одоо бид нэр одоо энэ төвлөрлөлийг сааруулъя гээд одоо ингээд аймаг сумд одоо юу гэдэг те ийм жижиг суурин газар сургууль барихдаа дахиад нөгөө аймаг их ямдантай нүүрстэй ингээд юм барилаг тэрийг ингээд копидод яваад байгаа шүү дээ те. Тэгэхээр энэ нөгөө сайн нөгөө үлгэр жишээ байхгүй байгаа даа учраас гэж би бас хараад байгаа байхгүй. Тэгэхээр нэг тийм сайн жишээ байдаг бол эмнэлэг сургууль гэдэг одоо ашиглалтын зардлаас ахуулаад тав тухайн асуудал гэж зөндөө юмнууд байгаа шүү дээ тий. モンゴルの都市開発はやっぱりセントラルヒーティングが先になって、HOB 先につけてそのセントラルヒーティングの管をしない、地下に引いてから都市がこうね立ってくるという流れ、古いやり方しかないんだけれども、そうでなくてですね、違う新しい、トップランナー的な、制度やり方でいい事例作っていく必要があるかなというふうに思っておりまして、全くその通りだと思います。その要は配管を通してですね熱供給する熱供給の元も基本的には石炭を使っているのでCO2 の排出はですね非常に大きくなってしまうというふうに思いますのでそれをやっぱり切り替えていくっていうことは重要じゃないかと思います。Одоо шинээр байгуулж байгаа хотыг бол тэр төвлөрсөн халаалтын тогтолцоог бол халах хэрэгтэй. Ягаад гэвэл тэр их өндөр эрчим хүчийг хийхэд бол маш их те зардал гардаг те. Урсгал зардал дараа нь маш их гардаг. Тэгтэл тийм заавалчгүй өндөр температуртай тэр системийг ашиглах шаардлагагүй те. Одоо пассив арга зарчмаар явах бүрэн боломж бол байдаг.
Японд энэ иргэдээ эрчим хүчний хэмнэлтэнд маш идэвхтэйгээр одоо татаа оролцуулахын тулд хэмнэлтийн онооны системийг хэрэгжүүлдэг юм байлээ. Тэгэхээр энэ хэмнэлтийн оноог ер нь яаж тооцдгийг, эргээд энэ урамшууллаа ямар байдлаар хэрэгжилж иж тухайн хүмүүст эрчим хүчээ хэмнэх юм байна гэдэг хөшүүрэг болж өгдөг байна. 日本ではこう一般住民に対しての省エネしていくとなんかこう得点取る制度があるようなんですが、このスコアを取っていくというのはどういった仕組みでしょうか？エコポイント制度って言いまして、これ電力事業者がやってますけれども、省エネをしたらその分のですねポイントがついて、それをですねまた電力代に使うということができるようなことをやってます。Тэ энийг бол эрчим хүчний компаниуд хэрэглэгчдэд зориулж гаргасан тогтолцоо байдаг. Eco Point гэдэг цуглуулдаг. За эрчим хүчийг хэмнэж байгаа тохиолдолд ингээд олон оноонууд цуглагдана. Дараа нь тэр оноогоо цахилгааныхаа төлбөрт одоо хасуулж тооцоолдог ч юм уу те. Ийм урамшууллын тогтолцоо бол байдаг. Тийм түрүүн нэг зүйл топ ранагийн талаар багшаас асуух хэрэгтэй болов уу гэж бодчих л да. そのトップランナー制度をすごく足りないというふうに思っておりまして、それについて説明しておきますね。そうですね。やっぱりその設備機器のですね性能をやっぱ上げていくっていうことが重要ですので、日本ではトップランナー制度って言いまして、そのある年度でこう各メーカーの例えばエアコンディショナーの数字をですね省エネ効率を見て、で最も高いものこれを選び出して、それがですね例えば5年後の基準にすると。でそれみんな他のメーカーも含めてそれをめがけてみんな省エネを進めていく必要があると、そういう制度を作っています。Тэгээ одоо цахилгаан бараа тоног төхөөрөмж дээрхтээ хамгийн бүтээмж сайтай бүтээгдэхүүнийг олж сонгоод тий за ийм efficient энэ төхөөрөмжийг нийт төвшөнд 5 жилийн дараа хүрсэн байна шүү гэдэг зорилтыг тий салбарт нь тавьчихдаг байна тий топ раннер ингээд хамгийн сайн шилдэг явж байгаа жишээг цааш нь дэмжиж өгч гэнэ гэсэн үг байхгүй. Яг түрүүн одоо хин асуусан шиг одоо юу гэдэг хот байгуулалт төр ч гэсэн адилхан байхгүй. Энэ бол гэхдээ аж үйлдвэрийн салбараа ярьж шít. Аж үйлдвэрийн салбараа сайн бүтээгдэхүүнийг сонгосноо 5 жилийн та нар бүгд дараа ийм болсон байгаарэ гэдэг тогтолцоо явж байхад тэрийг бид нар одоо жишээлбэл энэ одоо эрчим хүчний хэмнэлттэй барилгынхаа салбар дээр ч гэсэн энийг ашиглах хэрэгтэй байхгүй тий. Ингээд манлайлаад харуулад байхад тэр нь дэмжигдэхгүй ингээд гацчаад байгаад байж болохгүй. Төрөлөд явж байгаа хүмүүсийг улам урагшлуулад дараагийнхаа төвшөнд хүрэх талаас нь те ингээд дэмжлэгийн тогтолцоо, манлайлагчдыг дэмжих тогтолцоог урамшуулах тогтолцоо байж их хэрэгтэй байхгүй те. 現在31種類の商品に関してトップランナー制度を導入しているということです。Одоогийн байдлаар 31 төрлийн бараа бүтээгдэхүүнүүд те топ раннер хөтөлбөр байдаг. Ингээд олд сонгож тодорхойлол 5 жилийн дараа ийм төвшөнд очсон байх шүү гэж тохиргоо тавиад ингээд шахаа авчдаг. Японы хувьд одоо энэ GHB гэдэг одоо ингээд тодорхойлт гарсан явж байгаа. Passive House стандарт ер нь аль хавцаа одоо хөгжил нь аль шатанда ер нь явж байгаа вэ? Ер нь их дэлгэрж байгаа юу? Тэг бас 日本ではゼロエネルギービルディング ZEB というふうに進めているんですけども、パッシブハウスとも国際任意規格がありますが、このZEB はどのレベルでにありますでしょうか。ZEB はそのアクティブなそのエアコンとかそういうのを使っているので電気は使っているんですよね、外からグリッドから。でただその電気の使った分はソーラーでもって収支を合わせるというふうにしているので、なかなか日本の気候で今完全にパッシブで、だけでできる家はそんなに多くないと思います。Тэгэхээр ZEB гэдэг маань зеро энержи болгохын тулд нэгдүгээрт яг адилхан хэмнэж байгаа пассивтайгаа адилхан хэмнэлтийг бол адилхан зарчмаар хийн. Барилгын физикийнхаа одоо дүрмийн дагуу те. Тэгчээд дээр нь харин сэргээгдэхийн их усрууд тавиад өөрөө үйлдвэрлээд те эрчим хүчээ зарцуулах одоо эрчим хүчээ үйлдвэрлэнгээ тэгээ балансаараа одоо зеро эсвэл ингээд майнас болоод явж байгаа учраас одоо тэгж нэрлэж байгаа ZEB гэж нэрлэж байгаа. Харин олон улсын пассив зарчим бол одоо маш өндөр шаардлагатай хэмнэлтийг шаарддаг. Японд бол пассив барилга цөөхөн байна.
ZEB барилга 300 гаруй гэх шиг болоо тий. Тэрнтэй харьцангуй илүү цөөхөн. Тэгэхээр пассив нь илүү хатуу гэсэн санагдал. Гэхдээ ер нь цааш чиг хандлагын ер нь хөгжиж дэлгэрж байгаа гэж ойлгож болох уу? パッシブ技術でこういったことが今後のずっとこう発展のトレンドになるっていうふうになると思います。日本でもゼロエネルギービルですら自然再興というのとそれから自然換気ですね。この2つは重要な要素になっています。Тийм мэдээж цаашдын тренд байх болно тий үндсэн чиглэл байх болно. ZEB барилга дээр ч гэсэн пассив зарчмыг айгүйх ашигладаг. Одоо байгалийн гэрэлтүүлэг тий нараар айлуулах гэрэлтүүлэг, байгалийн одоо агаар сэлгэлт энэ бүгд хүртэл орж тоологддог. だから日本でもZEBを作る場合にまずパッシブ技術を導入すると。でその上でアクティブなテクノロジーを導入するという形です。Тийм ZEB-ийг одоо хэрэгжүүлэхдээ хамгийн нэгдүгээр пассив технологиудыг ашиглана. Хэрэглээгээ багасгана. За тэгээд дээрэс нь актив буюу идэвхтэй гэдэг нь тэнд цахилгаан хаалгавар байж болно, нарны зай байж болно. Тэгээд ZEB болгоно. Тэрүүний нөгөө нэг таны дурдсанаар нөгөө энэ байгалийн гэрэл гэдэг байгаа шүү дээ. Эн чинь бас ер нь сайн нар үдчил хам бол бид нар дулаан байна. Дээрээс нь бидний гэрэл чийдэ асаахгүй ингээд нэг хэмнэх боломж байгаад байгаа шүү дээ. Тэгэхээр Японд нар үзэх эрх гэдэг юм уу? Нар үзэх одоо хууль журам гэж тэр талын юм байд юм болов. 先ほど自然証明と言いますか、自然再興、これについてなんですけれども、日照権というものがあると思いますが、日本ではその日照権というものはどういったレベルにありますか？基本的に建物の建てる間隔、これはもう法律で決まっているので厳しく決まっているので、光が遮られるという場合には、何らかの保証が必要ですけど、基本的には遮らないという条件になっています。Японд тэр нар үзэх эрх бол маш өндөр түвшинд хамгаалагдсан байдаг. Барилгын компаниуд тэрийг маш чанга мөрддөг. Шимляцал тооцоол хийгээд өндөр байшин барих гэж байгаа бол тэрний ард сүйдэрлэгдэж байгаа айл өрхийг бол сүйдэрлүүлэхгүйгээр байшингаа ингээд үе шаттайгаар буулгана шүү дээ. Тэр төвшөнд өндөр хатуу зохицуулттай гэсэн үг юм байна тий. Барилга хоорондын зайг нэлээд сайн авна, сүдэрлэлт бага бах хэвээр өндөр шаардлагатай. Тэндээс бид нар суулцах зүйл бас их байгаа гэсэн үг тий. Тэр одоо Ямато багшийн ажилдаг одоо энэ эрчим хүчний хяналтын төвөөс одоо гаргасан бас юм зөвлөмж байд юм болов хууль эрчим хүчний хуулиараа ингэ зохицуулагдсан юм болов тэр ямар хуулиараа зохицуулагдсан бол それはどういった法律でこう従うあれがこれはエネルギーマネジメントではなくて国交省の建築関係のですねビルディングコードの方で決まってます。Тэгэхээр энэ төр бол барилгын код норм дүрмийн дагуу байшин хоорондын зай, нар гээгүүлтийн хугацаа гэдэг зүйлээр маш хатуу одоо тооцоол хийж тэрийг барьж хангах хэрэгтэй байдаг. За ер нь бидний ярилцах хугацаа үндсэндээ нэг 12 минутын дараа дуусах гэж байна. Гэхдээ сүүлийн нэг асуултыг асууя. Энэ бол бас их энгийн боловч шийдлийн хувьд бол маш чухал манай улсад тулгамдсан байгаа ийм асуудал. Ер нь эрчим хүчний салбарыг тойрсон ярилцлагыг хийгээд олон мэргэжилтнүүдтэй уулзж байхад бүгд хэмжээсний асуудлыг ярьдаг юм билээ. Ер нь яг энэ эрчим хүчний хэрэглээгээ шууд хардаг, хяндаг, тоолдог, шинжилдэг, тайлгнадаг болох хэрэгтэй. Хэмжиж чадахгүй бол бид нар хэмжиж чадахгүй гэдэг юм байлээ л дээ. Тэгэхээр хэмжээсний хувьд тодорхой болгох өдөрт хэдэн киловатт цаг цахилгааныг бид нар эрчим хүчийг хэрэглээд байна вэ гэдгийг ил тод бөгөөд энгийнээр одоо хэрэглээнд нэвтрүүлэх ямар систем, ямар боловсронгуй арга техник байж болох вэ? Японд ямар байдлаар хүмүүс эрчим хүчнийхээ хэрэглээг шууд харж хяндаг юм бэ? 今シリーズでエネルギーのことをやってていろんな専門家に話を伺っている中ですごく大事なことは省エネしていくエネルギーを節約していく上で見える化がすることが大事というふうに理解しました。日本ではそういう見える化するちゃんとどういったエネルギー節約できているかっていうのを測る方法こういったものはどのようにしてますか？基本的にはどの家にもエネルギーのメーターがあって、そして毎月ですね
エネルギーの消費量、要は電力消費量が出て、で値段もそこに出ていると。だから先月よりもこんだけ減っているとか、こんだけ増えたとかいうのが分かるようになっていて、夏は特に上がって、冬は少し下がるという感じですね。Тэгээ одоо Японд бол тоог цахилгааны тоолуур тий тэгээд газны тоолуур, усны тоолуур бүх тоолуурууд дулаан авдаг газар дулааны тоолуур бүрэн тоноглогдсон байдаг. Тэгээд түүгээрээ сар тутмынхаа ингээд юуныхаа цахилгааныхаа хэрэглэн дээр оргил ачааллын үед ямар байсан тий одоо өдрийн цагаар ямар байсан, ямар зарцуулалттай байсан, хэр хэмнэлттэй байсан гэдгийг бол ингээд дэлгэрэнгүй харах боломжтой байдаг. 日本では電気とガスと水とこの3つに関しては全て毎月ちゃんと使用量が分かるようになっています。 Японд одоо гол үндсэн хэрэглээ болсон те цахилгаан, газ, усны хэрэглээг бол өндөр наривчлалтай тоолж, тооцоолж сар болгон тайлангаа авч төлбөрөө хийж явдаг. Тэгэхээр тэрийг сардаа нэг удаа ч юм уу сарын төгсгөлд хардаг уу аль эсвэл өдөр бүхэн одоо гар утасны аппликейшнэр ч юм уу ямар нэгэн технологийн тусламжтай харж болдог болов? 毎月のメール見てるということなんですけども、なんだろう日々今どうしてるかとか1週間ってどうかっていうのをこう携帯使ってみるとかそういったことはされますか？それは始まったばっかりですまだ例えばエアコンを使いすぎるとかその機器によってエネルギー消費量を判断するとか、それから今週が多いとかそういうのはですねまだ実はそういう装置をつける必要があるのでまだ始まったところと。 За энэ яг өдөр тутмынхаа болон тухайн 7 хоногт ямар байв гэдэг талын нарийн мэдээлэл авдаг зүйлийг бол дөнгөж нэвтэрч эхэлж байгаа. Энэ зүйлийг нарийн харахын тулд мэдрүүр нэмэлт төхөөрөмжүүд шаардлагатай байдаг учраас бас яг тийм өндөр түвшинд орж амжаагүй байна. Одоо эрчим хүч хэмнэлтийн ирээдүйг гэж хэлж болохоор одоо next generation гэж одоо ямар технологийн талаар ер нь Японд ярил эхэлж байгаа вэ? 近い将来、遠い将来ですね、省エネのもうシンボリックとなるすごく気になる技術、期待されるその流れっていうのはどういったものでしょうか？省エネというよりもその CO2 削減ということが最近はすごく議題になっていて、技術的にもそっちの方にちょっと集中しているので、いかにその実際生産された CO2 を有効活用するという技術、それからそれを地中に埋めて、保存するという CCUS の技術と、そういった方が今ブームになってますね。 Яг ерөнхийдөө технологийн чиглэлуудыг харж байхад эрчим хүчний хэмнэлт бол ингээ нэлээд төгөлдрчүүд гэх юм уу, тэрнээсээ илүү уур амьсгалын өөрчлөлтөнд нөлөөтэй CO2-ыг одоо бууруулж чадж байгаа, CO2-ыг ингээд одоо нөөцлж газрын доор булшилж чадж байгаа, тогтоож чадж байгаа энэ технологиуд дээр онцгой анхаарлаар төвлөрч байна. Мөн ус төрөгчийн технологиудаас яригдсан юм шиг байна. 水素もです。もちろん水素はエネルギーをその CO2 を排出せずにエネルギーを出せるということで、水素の研究は今非常によく行われています。 ус төрөгчийн төлш болохоор CO2-ыг ялгаруулдаггүй гэдэг утгаараа маш өндөр анхаарлын төвд одоо олон чиглэлд судалгаа хөгжүүлэлтийн ажлууд эрчтэй явагдаж байна. 最近では水素で走る車やバスもありますね。 Одоо ус төрөгчийн төлшөөр ажилладаг автобус, машин одоо туршилт демонстрац хийгдэж байна. За ярилцлага ерөнхийдөө энэ үрээд бас өндөрлөж байна. Залуу үедээ хандаж ер нь Ямамото багшаас юу гэж хэлхийг хүсэж байна вэ? 最後にですね、若い世代に対して言いたいこと、伝えたいことあればお願いします。はい。やはりその省エネはですね、やっぱり未来のために非常に重要です。 これから50年、100年先の未来の人たちのために今我々がしていることは影響が確実にあるので、その影響をですね、いい方向に向けるのは今の我々だと思うので、若い人たちがですね、これからも省エネとかそういうこの100年先も考えてぜひね行動してほしいなというふうに思います。 За тэгэхээр ингээд ирээдүйн хойч үеийнхээ одоо сайн сайхан амьдралын төлөө өнөөдөр бид нар хичээх ёстой. Өнөө үеийн залуучууд бид нар эрчим хүчийг хэмнэх ёстой. Тэгжиж ирээдүйд одоо сайн сайхан аз жаргалтай боломжууд бий болно. Би байлгахын төлөө бид нар бас хичээх ёстой гэж хэлмээр байна. За би нэг зүйл хэлмээр байна тийм. За Япон улсаас ингээд эрчим хүчний хэмнэлтийн төвийн мэргэжилтэн хүн ирээд ингээд сайхан
муйс дээр илтгэл тавилаа, шүтис дээр илтгэл тавилаа. Манай оролцогчид маш идэвхтэй асуулт асууж идэвхтэй сайхан оролцлоо. Монголын нөхцөл байдлыг аюул сайхан танилцууллаа. Өндөр сэтгэлтэй буцаж байгаа. Тэгээ бид нар ярилцаад одоо Монголд цаашид хэрэгжүүлэх ёстой зүйл бол яг энэ эрчим хүчний хэмнэлтийн төвийг Монгол хөгжүүлэх ёстой юм байна. Муйс шүтис хамтраад их сургуулаа төссөн ийм хэмнэлтийн төв ажилуулад тэгээд Японыхоо туршлагатай багш нарыг үрж авчираад сургалт явуулаад тэгээд боловсролын тогтолцоонд ерөнхий боловсролын тогтолцоонд тэр сургалтын арга барилуудыг нэвтрүүлээд тэгээд доороос нь ингээд сайн зөв хөгжлийг авч явах хэрэгтэй юм байна. Тэгээд тэр хөшүүрэг тогтолцоонуудыг зохицуулалт, торгуулийн тогтолцоо, урамшууллын тогтолцоог тийм улам хэдийгээр бид нар үе шаттайгаар ингээд оруулаад ажилуулад одоо эрчим хүчний хэмнэлтийн хуулиа улам сайжруулаад төгөлдржүүлээд тэр өндөр үнэлгээтэй сайн хэмнэлттэй байгаа эс үнэлгээ авж байгаа компани болвол жишээлбэл те татварын хөнгөлд эдэлдэг тэг ингээд давуу талтай байх хэрэгтэй шүү дээ. Тэр тал манайд дутагдаад байгаа. Хөшүүргүүдийг зөв хөшүүргүүдийг бол нэвтрүүлэх хэрэгтэй байгаа. Тэрэн дээр тэг ингээд одоо Монгол улсын эрчим хүчний хэмнэлтийн төв гэж байгуулад ажиллах хэрэгтэй байна гэж. Гоё мэдээ байна. Ер нь маш олон хүмүүс ингэж урайлахын хүлээж аваад энэний чухлыг ойлгоод уулзсан болгон ингэ дэмжиж тэг дээрээс нь тийм санаачлаг гарч агаад бас дотроо маш их баяртай байна. Баяр хүргэе. За баярлалаа. За тэгээ удахгүй Монгол улс маань их сургуулиудыг түшгэлсэн, түүнээс гарч байгаа шинэ боловсон хүчнүүдэд бас ажлын байраар хангасан эрчим хүчний хэмнэлтийн төвтэй болох байхаа гэж найдаж бас энэ ажилд амжилт хүсэж өрөөж байна. Ингээд өнөөдрийн Ямамото багшийн яриа бол бас их үн цэнтэй бөгөөд их чухал байсан болов уу гэж бодож байна. Энэ салбарт ажилладаг одоо экспертүүд болон суралцдаг оюутан залуучууд мөн одоо иргэд ярилцлагыг бас шимтэн үзэж тодорхой ойлголтыг аваасаа гэж хүсэж байна. Тэгээ Япон улсын туршлагаас Монгол улсад хэрэгжүүлэх бас цөөнгөө олон санаанууд өнөөдрийн ярилцлаган дээр дурддагдлаа. Яхаар байхгүй одоо Азда бас эрчим хүчний үйлдвэрлэлт болон энэ хэмнэл дээрээ тэргүүлэгч орны туршлага бол манай улсад маш үн цэнтэй бөгөөд хэрэгцээтэй. Ингээд өнөөдрийн ярилцлаганд хүрэлцэн ирсэн Япон улсын эрчим хүчний хэмнэлтийн төвийн олон улсын хамтын ажиллагааны газрын шинжээч багш ноён Ямамото Кацухито танд маш их талархаллаа. Мөн Монгол улсын их сургуулийн инженер техникийн сургуулийн ногоон эрчим хүч ба инженерийн техник дэд профессор Амар хоёр агштай талархлаа. Тэгээ хамтран хөтлсөн баяр хөтлөгчдөөс дахин талархал илэрхийлье. Та бүхэнд баярлалаа. Баярлалаа. Thank you very much. За үзэгчдээ ярилцлага энд хүрээд өндөрлөж байна. Шинэ зочинтойгоор дараагийн удаа иргэн уулзъя. Баяртай.